Эрли зохины дуйл 1-р бүлгийн 17 дугаар хэсэг. Тун удалгүй түйдэг галын дул намсаж улаас мод хаяа нэг часгийн дуугарах төдий болов. Хангаан шүн нэг л өөр. Өдөржин нарайсан уулс шүн болоход сэрүүхэн амьсгалаж голын усны шуугаан алсаас тодхон сонсогдон тэнгэрт түгсэн үе түмэн одод уусын орой дээгүүр гялалзан харагдана. Дондгийн хүүрэнсэн төг хүн бүрийг гүн бодолд автуулжээ. Төөдөг гал тойрон суугаа хүмүүсийн хэнэнч төрүүлж ам нээсэнгүй. Өнгөрсөнд үлдсэн энэ бүх гунигт дурсамж саяхан болсон мэт зүрхэнд нь хадагдсан байлаа. Тулгай хундахтай архиа нэг амьсгаагаар татчихад заяа руу хяламхийн харснаа. Явж жаахан алхах уу гэж шивнэн бибинийх араас сэмхэн босоод харанхуй руу уусан одов. Бадрах тэдний араас харснаа жуумалзан энэ хоёр чинь ер нь хол явах нэ дээ гэж бовтнаад шилтэй архи авч хундагнуудад дахин дүүргэн хийлээ. Тэгвэл тэр аавынхаа ярианд бүрэн автагдсан бололтой. Уг нь архинд дуртай хүн биш бодлоо дарах гэсэн мэд хэд хэдэн хундаг татчихсан байв. Түүний харц галын дул ширтсэн чигээрээ минь орос хүмүүст дургүй байдаг нь аргагүй л юм байна. Гэхдээ Мишель минь чэ хүн шүү дээ гэж өөртөө сонсогдох төдий шивнэхэд хажууханд нь суусан ануужин үл мэдэг дагжин чичрэв. Дарж байна уу гэхэд ануужин толгой дохиод нөмөрсөн дээлрүүн шурхан мөрөнд нь алтлаа. Тэгвэл тэр ааваас эвгүйцсэн үү үлээлэг замжихад ануужин тунирхан дарж энэ штэ ингэж сууж болохгүй гэж үү хэмээн гомирхон бовтнаад хажуу чин зүгээр суух эрх байхгүй мó хэмээн бодож суулаа. Дондог чигтсэн ансгаа сэмхэн шудран арьцснаа. За хөөхтүүд минь орой болчихож маргааш өргөлжлүүлж хуучлээ. Одоо амарцгаа гэд өндөлөө. Цэмбэлч даган босоод хогшин минь сэтгэл нэг л сонин болчихлоо. Амарсан дээрээ хэмээн санаа алдав. Дондог цэмпэл дон руу гурав майхан дормогц бараг дүүрчхөв. Бадрах эргэн тойрноо ажигласнаа вазын бүхээг рүү зузаан гуц шидээд та хоёр дээлээ нөмөрөд твшин дээр амарчих. Бэж яхав сэлүүхэн сайхан хангаага бараад да гэд явж одлоо. Төгөлдөр эхлээд ануужинд туслан дээш гаргаад араас нь мацав. Сэрүүн салхи хазар элбэж өвсний үнэр хамар зоргино. Аавынхаа ярьсан түүх өвөг дээдсийнхээ гашуун хувь тавиланг бодох бүрийд сэтгэл нь хоосон оргино. Ходоодноос нь тоонох архины ааг, гунигт дурсамж, хайрд Мишелийнх нь очтон гэрэлтэх цэнхэрнүүд ой ухааныг нь хаашаа ч аваад явчих шиг. Олон хоногийн аялал, ядрал, шаналал бүгд нэг дор тавхцсан зүүдний манан думбан нойрцож эхэллээ. Дэрэгд нь улам бүр наалдан зүтгэх ануужинд дур хүсэл гэхээс илүү хачин гоё амгалан 50 мэдрэмж төрж жаргалтай инээмсэглэж байв. Өдий 26 насыг наслахтаа ийм сайхан тансаг мэдрэмж амсаж үдсэнсэн билүү. Төгөлдөр жигдхэн амьсгалсаар унтмагц цамцаа дараа нь хөхөвчөө тайлан цээжээрээ наалдан шахсаар байлаа. Энэ нь хуйл тачаал биш. Зүгээр л өмчлөх, өөрөөх нь гэж шунаглах гэсэн хүсэл. Алив төгөө цамцаа тайл. Яаж амарсан болох вэ гэж аяархан шивнэж арайхийн нүцэглээд тэврэн хэвдлээ. Гайхалтай гоё мэдрэмж улам бүр асан дурлцсан. Тэр нэг өдөр төгөлдөртөө суудалцсан гэрлүүгээ явж байхдаа хүмүүс хэрхэн харахыг анзаарсан. Дараа нь гэртээ орохдоо төгөлдрөөс ямар нэг шийдмэг алхам хүлээсэн боловч тэр өнөөхөл даруй төлөв соёлтой зангаараа харьцаар улаан хорон руу явцгаасан. Ануужин гэнэт өөрийнхөө үйлдэлээс ичин эмзэглэж яран хувцас өмсөд нүдэ анжээ. Өглөө эртлэн цэмпэлгүй эсэржээ. Шөнийн сэрүүн бүрэн арилаагүй уулын оройгоор цагаан манан хөшиг мэд татсан хэвээр. Төөдөг галын үнснээс үлээлэг утаас унаглаж голын усны шуугаан
алсад донгодох хөхөөний дул сонсогдно. Тэр босоод галын үлдэгдлийг ухаж хуурай мөчөр нэмж асаатал цэцгээж мөн сэрэн гарч ирээд "Эгчээ, би цай чанья" гээд тогоонд ус ууж сүлв. Төдөдөлгүй цай дарглан буцалж сүүний анхлын үнэр өглөөний цэнгэг агаарт түглээ. Хэсэг дуугүй суусны эцэст цэцгээ санаа алдан "Та хүүдэнийг хэлээд өгөөч. Танил тал юу байна? Чалхааг ядаж хөнгөн шийдгүүлмээр байна. Хүүхэд ч гэсэн алт агаргадаг шүү дээ" гэж намуухан хэлв. Цэмпэл цайгаа очлонгоо "Төг өлдөр маань иймэрхүү юм дургүй хүүхэд. Гэхдээ арга олдвол зүгээр хараад суух юм бишээ. Ямар ч байсан ярьж үзье" гэлээ. Мууч санж өврөөс минь унсан болохоор зөнд нь орхиж чадахгүй юм. Бидэнд ямар танил тал мөнгө төгрөг байх биш. Та нараасаа өөр хинээс тусламж ирэх вүлээ дээ. Эгч нь хэлээд үзье. Тэгээд ч хүү маань та нарын ач тусыг мэдэрсэн. Чадах юм байвал тус алжаал таараа гэд суудал уулын билээс дондог донров хоёр чанга дууралдан юм ярьчихсан хуурай мөчөр үрчгсэн ирж харагдав. Өглөөрд босоод ойр хавар алхаж байгалийн сайхныг шинжингээ түлээ цуглуулсан бололтой. "За хөгш чөөл минь өнөөдөр төлөх түлээ элбэг боллоо доо" гээд дон руу инээмсэглсээр суухад балдангуй хэдийн сэрчгсэн хаанаас гаргаж ирсэн нь үл мэдэгдэх шилээ өвөр дээрээ тавьчихсан. "Өглөөний нарнаар ганц балгах шиг сайхан юм хаа байх вэ?" хэмээн жумалцаар аяглаж эхлэв. "Чи чинь ер нь архихгүйгээр хорвоог төсөө өлөхөө больжээ" гэж дургуйтсан дүр үзүүлсэн ч дондог намбатаяа сэржим өргөөд тогтоохыг бодвол тийм ч дургүй биш бололтой. "Энэ хангаж сайхан нутаг шүү. Хотын шороо дуу чимээнээс хол намгүй мориг адал. Харин тийм ээ. Ийм сайхан нутгийг харж цээж дүүрэн амьсгаа авахаар амьдралын зовлонгоо хүртэл мартчих юм а да" хэмээн хүүрнэх 3 эрийн өмнө мананд хужигдсан уус дүнайртаж нарны анхны туяа оргилуудыг алтран гэрэлтүүлж байлаа. Голын ус мөнгөн тууз мэт мяралзан урсаж өвсөн дээрх шүүдрийн туслууд очир эрдэн шиг гялалцна. Хэсэг зур хинч дуугарсангүй. Хүмүүр өөр өөрийн бодолд автан тэрхүү амгалан өглөөг дотроо таашаад суулаа. "Өвөө, эмээ" гэх цангинсан дуу гэнэтхэн цуурайлан майхны хаалгаар гэгээ охин дэгдэн гүйсээр гарч ирэхэд араас нь чанцал чимгээ хоёрч цухойж харагдана. Өглөөний цагаа ууж дуусахтаа зэрэгцсэн унтсаар байсан залуус нэг нэгээрээ сэрж голын усанд нүүр гараа угаан уулын цэнгэг агаараар амьсгалцгаав. Чанцал аяга барин нааш чааш гүйх зураа өөрийн ирэхгүй төгөлдрийг хайж байлаа. Өглөө болгон хамгийн түрүүнд харагддаг хүн ягаад ч юм нүдэнд нь туссангүй. Тэрээр эргэн тойрно ажиглаж байснаа ваазны зүг хармагцаа гэнэт хөдөлгөөнгүй болчихов. Машин дээрээс төгөлдөр бууж араас нь ануужин нойрмогдуу нэмсэглэн урт усын янзалсаар буухыг хараад зүрхэн час хийтэл хатгах шиг болов. Гэвч өөрийгөө зэмлэн "Надад ямар хамаатай юм" гэж бодсон ч 17 насны гинэн зүрх тийм амар тайвширсангүй. Ануужингийн 50 дөрх эмэгтэйлэг хөдөлгөөн бүр түүний нүдэнд улам тодорч өөрийнхөө туранхаа би хүүхдэрхүү төрхийг эрэхгүй чамлахад хүргэнэ. Төгөлдөр харин юу ч болоогүй мэт нэмсэглэн "За өнөөдөр юу хийх вэ? Өсөөд байна шүү" гэсээр бусадтай нийлэн суулаа. Уудалгүй цэмпэл цэцгээ хоёрын бэлдсэн хоол цай бэлэн болж бүгд тойрон сууж хоол идэнгээ элдвийг хуучлав. Аль хэдийн халамцаж эхэлсэн балдангуй "За ингээд идэж угаад таарах гэж юу? Ямар нэг тоглоом тоглож хөөгжилдөл дөө" гэж санал гаргахад "Дэмжиж байна" хэмээн дон руу хамгийн түрүүнд алга ташин дэмжив. Ингээд хоёр хоёроо баг болон хөөгжилтэй тэмцээнүүд эхэллээ. Нүдэ болгон хооллох, асуулт хариулт таах, хосоороо гүйх гээд хүүхэд хөгшөдгүй хөгжөөн дэмжин инээлдэнэ.
Ягаад ч юм төгөлдөр ануужин хоёр нэг баг болж таарахад энэ хоёр чинь дэндүү хүчтэй өрсөлдөгч байна шүү гэж тулгай эсэргүүцсэн дүр үзүүлэхэд юу болсон юм? Айж байгаа мó хэмээн ануужин инээмсэглэн өдөв. Харин ч үгүй шүү. Би заяатайгаа бүгдийг нь ялна гэж тулгай цээжээ дэлтгэхэд заяа хүртэл инээ талтав. Гэвч тоглоом эхлэмэгц хүн бүрийн гайхлыг төрүүлсэн нь төгөлдөр ануужин хоёр байлаа. Төгөлдрийн хурдан сэтгэх чадвар ануужингийн сэргэлэн ухаан хоёр гайхалтай нийцэж бие биенийхээ хэлэх гэснийг урьдчилан мэдэж байгаа мэт ойлголцсон. Зүүн талд мэдлээ. Одоо яхав? Шууд яв. Гэгчлэн бараг үггүй ойлголцоор нэг тэмцээний араас нөгөөд нь хоцсоор байв. Эцэст нь бүх тоглоомд тэргүүлэн шалгарахад донор ус айшаан энэ хоёр чинь бөөр эртнээсээ хамтарч бэлтгэл хийчихсэн улс юм биш үү гэсээр бусдыг хөгжөв. Ануужин инээж байсан ч нүднийх нь харцанд үл мэдэг баяр тодорч төгөлдөр лүү сэм харна. Энэ бүхнийг ажиглаж суусан чанцлын сэтгэл улмал хачин болж байв. Төгөлдөр ануужны хэлсэнд энийх бүрд ануужин төгөлдрийн мөрөн дээр зөөлөн алгадах бүрд түүний цээжинд үл таних гуниг хурна. Би жаахан том байсан бол гэж өөрийгөө голон бодож суулаа. Нөгөө талд чимгээ бадрахтай нэг баг болжээ. 50 дөлгөөн зантай бадрах хаяа нэг сандрах хэрэггүй. Ажуухан хийчих чээж чаднаа гэж хэлэхэд чимгээгийн хазар эрэхгүй улаа будрна. За гэж арай ядан хариулсан ч зүрх нь хүчтэй цохилж байлаа. Тоглоомын үеэр бадрах хэд хэдэн удаа мундаг байна шүү. Яг зөв хэлээ гэж магтахад чимгээ бүрч догдлон яахаж мэдэхгүй сандарч орхино. Эцэст нь бадрах чимгээ хоёрдугаар байранд шалгарахад тулгай хошигнон за энэ хоёрч бас муугүй тохирж байна шүү гэхэд чимгээ ичингөөр унгалааж юу яриад байгаа юм дээ гэж бовтонсон бол бадрах ердийнхөөрөө инээмсэглээд өнгөрөв. Хэдийгээр тэр өөрийг нь хүүхэд гэж хардгийг мэдэж байсан ч хамт нэг баг болонгүйж хамт инээлдэж ялалтын төлөө хичээсэн энэ өглөөг хизээж мартахгүй гэдгийг зөнгөөр мэдэрч байлаа. Уулсын орой нарны гэрэлд алтран туяарч голын ус мөнгөнхээ татан мэрэлцэн урсаж залуусын цангинсан инээд хөндийгөөр нэг цурайтна. Амьдрал гэдэг зовлон жаргал хоёрыг ээлжлэн авчирдагч яг энэ мөчөд хүн бүр зүрхэндээ өчүүхэнч болов аз жаргал тээж авлаа. Хэд хэдэн удаа шоо хаяж эрхээ татаж үтсэн боловч ямар нэгэн муу төлөв буусангүй. Гэвч хүний зөн совин гэж бий. Сандаг тэр даруй морио эмээлэн давхисаар төдвийн дожтол нүд халтарм аимшигтай дүр зураг угтжээ. Ухаан санаа нь дин дум болж толгой нь манарсан ч эгчийнхээ судсыг барин цус тогтоох тан уулган чадхаараа эмчлэв. Хараажаар хин нэгэнд хүчирхийлүүлсэн нь элт хамаг бие нь улаан нэлэг болж гуйыг нь даган улаан хүрэн шингэн цус орсон. Ашгүй эгч нь ухаан ороод доглон нулимстай нүдээр дүүгээ харснаа. Бурхны зураг ийм байсан бололтой. Чи бүү шанал эндээс зүгт үр удмаа үлдээ. Ахыхаа араас очоод дими чамд гайл болно. Бурхад болоод судар шаштруудыг нөгөө газараас хизээч бүү гарга. Дохио эртэл гэж үгээ зөөж одон шивнэлээ. Нулимс бүрэлзэн эхэр татах сандаг ямар дохио хэмээн арай ядан бовтнов. Зүс буруу хүү хүртэл хүлээ. Эгчээ хүлээ. Үр удмаа өсөг. Дулмаа нүдээ ихтлэн ширтсээр бурхны зүг явчихав. Чухам хэрүүдсэн бүүмэд үнэ тугал мөөрөлдөх чимээнээр арай хийж сэргсэн сандаг сэтгэлээ хадамжлан нулимсаа залгиад цааш хэрхэх тухай удаан бодов. Ах эгч хүргэн ахыхаа өшөөг аммарч юм шиг. Гэвч эцэст нь нэгийг шийдэн өндийлөө. Тэрээр нутгийн сайн санаад хүмүүстэй хамжин эгч хүргэн ах хоёроо оршуулад
Үхэр маалыг нь туусаар харж төдөдөлгүй холын холыг зорин нүжээ. Шоронд хоригдон тамлуулж буй гонжиг ахтайгаа номын хүчээр холбогдсон цаашид юу хийх тухай багсах төсөөлөл авлаа. Удалгүй ахайг нь буудан хороосон тухай мэдээ дуулдаж сандаг сэтгэлээ хатамжлан барьсаар улам цаашлан нүүжээ. Он жилүүд урсан өнгөрсөөрл. Хувь тавилангийн хатуу цохилтыг давж гарсан сандаг хэдэн жил амар амгалан аж төрж 2 охин 2 хүүтэй болов. Тэрээр өнгөрснийг мартаагүйч өш хонзондоо авталгүй хүүхдүүдээ өсгөж мал сүргээ аривжуулан амьдрахыг хичээв. Гэвч гай дахин иржээ. Нутагт нь зөвлөлтийн цэргийн анги барилга болсноос хойш элдв таагүй яриа тасрахгүй болов. Мал алга болох, хүүхэд эмэгтэйчүүд айц давтах, шөнө дөлөөр морь анцгах чимээнээр хүмүүс сэрхэн олширчээ. Сандаг нэгэн орой шоо хаян сууснаа ихэд барааж гай нөөрлөх нь хэмээн шивнсэн гэдэг. Удалгүй айц нь үнэн болов. Хонинд явсан 2 охин нь гэртээ эргэж ирсэнгүй. Нутгийн ард олны хамт хэдэн өдөр уул ус нэгжин эрен хайсан ч сураг олсонгүй. Сандаг цэргийн ангийн удирдлагад хүртэл хандсан боловч хинч тэдний гомдлыг сонссонгүй. Хэдэн хоногийн дараа ойгт нь олдсон ч өмнөх шигээ хөөртэй хүүхдүүд байхаа болжээ. Хэтэрхий айц, доромжлол, хүчирхийлэл амссан хөөрхий охид хадан хясанаас нисэн амиа хорлож уй гашуу нөмрлөө. Сандаг 2 дахь удаага оршуулгын нүхний өмнө сөхрөн суув. Эгч дулмаа, ах гончиг, хүргэн ах, одоо 2 охин нь. Тэр шөн сандаг ганцаараа уулын оройд гарцсан үүр цайтал ном уншсан гэдэг. Маргааш нь 10 настай хүү дондгоо дуудаж өмнөө суулгаад "За хүү минь, одооноос чи өрх толгойлно. Ээж дүү хоёроо хамгаал. Эндээс аль болох хол нүү" гэжээ. Дондог гайхширсан нүдээр авигаа ширтэн нулимсаа арчин зогсов. Хэзээ нэг өдөр зүс буруу хүүгээс дохи ойрно. Тэр үед л аавынхаа, авгахынхаа нуусан шүүтэн тахил судар шастрыг ирж олоорой. Тэр тэмдэгтэй хүнийг даг. Тэр хүн та нарын аврал байх болно. Аава. Би юу ч ойлгохгүй байна. Та хаач гээд байгаа юм бэ? Аав нь 2 эгчийн чинь санааг амрах учиртай. Бас ах эгч, хүргэн ах нарынхаа сүнс эгч амраа. Чи хатуужилтай байдгийм шүү. Хойшод орос хүмүүсээс өөргөлж дөлж зугтаж яв. Аава. Та Тэнгэрээс би өрөөдмө үргэлж харж эвэж явнаа. Тэгээд л шүн дунд мориндо мордон одож тунгуудалгүй орос цэргийн хуарангийн тэнд галын дөл тэнгэр өдөөд дүрлзэн асчээ. Өөмийн самууны дунд огтыг нь бузарлан доромжилсан хүмүүс цөм шийтгэл хүртсэн гэдэг. Харин сандаг өөрөө бууны суманд сээжүүлэн амир үджээ. Ингэж л тэр ах эгч хүргэн ах 2 охиныхоо өмнөөс авч чадах өшөө авалтаа авч өөрийн амьдралаа дуусгасан аж. 2 улсын найрамдалд сэв суулгахгүй гэх нэрийдлэр үннийг нууж хэргийг хав дараа зогсохгүй сандгийн хөрөнгийг хураан авч эхнэр хөөгтөд нь ам зогоох төдий хэдэн мал үлдээгээд орхижээ. Төөдөг гал руу гулран суусаар яриагаа өндөрлсөн дондог. Тэр үеийн юмыг би бүр дүрхэн сандг юм. 2 эгч маань насанд хүрч явсан аашаалдам хүмүүс байсан. Гэвч ийм л хар сүүдэр дайрсан юм да. Гэд яриагаа өндөрлүүлэхэд төгөлдөр өөрийн ирэхгүй мэгшин уйлжээ. 17 дугаар хэсэг төгсөв. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 18 дугаар хэсэг. 3 найзын ажил тунч урагштай өөдлөн дэвжиж байлаа. Альва зүйлд 2 гаралдаггүй туйлын чамбаа гэдэг нь үйлчлүүлэгчид таалагдаж тэднийхийг зорин ирэх хүн өдөр ирэх тусам олширсоор. Цаг хугацаач зогсолтгүй урсна. Хичээлдээ шамдсан чанцал төгсөх ангийн сурагч болж ирээдүйнхээ тухай бодох болсон бол зэмпэл аж охиноо харж хоол цай хийлцэн өвөлжөж
гэр орны ажлыг нуглаж төгөлдрийн нуруунаас баггүй ачаа хөнгөлсөн байв. Чалхаагийн хэрэгж эцлэх тийшээ болов. Цэмплийн хүсэл дээр төгөлдөр оюунаатай удаадараа уулзаж учир байдлыг тайлбарлан багсаг мөнгө төгрөгч өгч гомдлоо татахыг гуйжээ. Оюунаач эцэст нь өргөдлөө буцаан авсан тул чалхаа хүчингийн хэрэгт бус зөвхөн хулгайн хэрэгээр ял авч 3 жилийн хорих алаар шийтгүүлв. Гэвч шорон хүнийг харилдаггүй аж. Хэдхэн сарын дотор чалхаа эрс турж идсэн бэн муудаж зайсангийн хорих төвийн эмнэлэгт шилжин хэвтэгт нь төгөлдөр ануужин хоёр хөөцөлдсөөр байж эмчилгээ суулгааг нь зохицуулжээ. Аз болж бэн аажмаар тэнхэрж удалгүй буцаад ялаа идлэхээр явсан юм. Балдан цэцгээ хоёр энэ бүхний дараа төгөлдрийг харах бүртээ дүүгийнхээ энэ их ачийг яаж хариулдаг юм билээ дээ. Хашаа хороо охиныг чинь сайн харж хандахыг хичээе дээ хэмээн санаа алтна. Тэр бүрт төгөлдөр би та хоёрт хангалттай цалин өгч чадахгүй байгаадаа л санаа зовдөг юм. Боломж нэг л гарахгүй байна гэхээс өөрийг хэлдэггүй байлаа. Нэрэж түүний олсон мөнгө гарын салаагаар нь урсан алга болно. Гэгээгийн хэрэгцээ хөдөө байгаа аав ээжтэй явуулах хэдэн төгрөг чалхаагийн эмчилгээ хаяа нэг хүний гуйсан тус дэмгээд нэг мэдгтэл хоосорчихно. Уг нь гаражгийн ашгийг гурвуулаа яг тэнцүү хуваадаг. Харин тулгаа бадрах хоёрыг баг багаар хураагдан ажил нь өөдлөн дэвшгэд төгөлдрийн халаас нэг л мэтгэд хоосорсон байдаг байв. Тэгсэн ч тэр үүндээ нэг их харамсдаггүй байлаа. Орос руу хэд хэдэн удаа явсан бадрах тулгаа хоёр сэргээтэй хамтран хятад улсыг ч сонирхож эхэллээ. Үнэн дээр тулгаа урд зүгийг бадрах хойд хөршийг дааж харин төгөлдөр улаан хоронгийн том хашаандаа үлдэн орж гарсан бүхнийг нэгтгэн зангидаж ажил хэрэгэ зохицуулдаг байв. 3 найзын хөдөлмөр талаар болсонгүй. Нэр хүнд нь аажмаар өсөж хүмүүс ч тэднийг зорин ирэх нь улам олширчээ. Хавар улиран өнгөрч зуны ихэнх сар гарчээ. Яг тэр үед дондгийн бие чилэрхсэн тухай мэдэрж цэмпэл яран буцхаас өөр аргагүй болов. Ач охиноо тэврэн үнсэж төгөлдөрт дахин захиж хэлсээр тэр нутаг буцлаа. Харин хотод амьдрал үргэлж элсээр хичээлдээ улам бүр шамдан суралцсан чанцал элсэлтийн шалгалтаа амжилттай өгч их сургууль тэнцсэн баярт мэдээ дуулдав. Хүүхэд нас нь ийхүү аажмаар ард хоцорч ирээдүйн тухай мөрөөдөл хүсэл нь улам тодорч байлаа. Үүний хажуугаар бас нэгэн баяртай мэдээ дуулдсан нь тулгаа заяа хоёр сүү тавих ёслолоо хурмын таваа зарласан явдал байлаа. Тэдний аз жаргалтай инээмсэглийг харах бүрд хүмүүсийн сэтгэлд амьдрал хичнээн бартаатай байсан ч сайн сайхан зүйлс бас зэрэгцэн ирдэг юм даа гэсэн бодол эрэхгүй төрөх ажээ. Оройхон гаражийн ажил намжиж хүмүүс ч тарцгаасны дараа төгөлдөр хашааны буланд суугаад жаахан амсгэв. Тэр үед охин нь хөл нүцгэн шахам пал гიშгсээр майжигнан хурж ирээд аавынхаа өвдөг рүү авирахыг завдлаа. Аава дээшээ. Төгөлдөр инээмсэглэн охиноо тэврэн өвөр дээрээс олгов. Гэгээ хоёрхан настайж үеийн хүүхдүүдээс арай түргэн өсөлттэй хэл ам нь илүү цэгцэрч эхэлжээ. Том цэнхэр нүдэрээ хүмүүсийг ажиглан суугаад хүртэл нэг л сэргэлэн. Хүн бүрийг өөр өөрийнхөөрөө нэрлдэг болсон нь гэрийнхнийг хөгжих дуртай байв. Тулгааг харахаараа туяа ахаа гин бадрахыг дагаж гүйсээр баада хэмээн дуудана. Ануужинг орж ирэхэд хоёр гараа сарвааж ануу гэж гүйн очихын тэрэ. Ануужин зориуд жуумалзан хин нь ануу юм бэ? Би чинь ануужин шүү дээ гэхэд гэгээ хэсэг бодсноо ануу гэж бүр итгэлтэй хэлээд бүгдийг нь инээлгэнэ. Тэгвэл намайг хэн гэж дуудах юм хэмээн төгөлдрийг асуухад жаахан охин аавынхаа хамрыг базан аава гэд эрхлэн инээв. Хэлд ороод удаагүй жаахан охины үг хагас дудууж гэлээ өөрийн гисэн ертөнцтэй ажээ. Хашааны цаанаас машины дуу хүмүүсийн инээд хөр бүдэгхэн сонсогдно.
Амьдрал урдын адил завгүй, асуудал бэрхшээлч тасрахгүй. Гэвч энэ агшинд төгөлдөрт тэдгээрийн аль нь ч бодогдсонгүй. Өвөр дээр нь инээ далдан эрхлэх жаахан охиноо тэврэн суухдаа тэр өөрийгөө энэ хорвоогийн хамгийн баян хүмэд санаж байлаа. Улаанбаатар хотын төв цүндэрлэх шин цагийн өнгө төрх болсон цөөнхөдөн тансаг байшингийн нэгнээс өндөр нуруутай цэмцгэр хувцалсан залуу гарч ирэв. Тэр бол бэлгүүн. Гадаадд суралцдаг тэрээр зуны амралтаараа эх орондоо ирээд удаагүй байлаа. Хотод ажил амжуулж танил нөхдөдөө уулзан яаманд ажилдаг аавынхаа өгсөн даалгаврыг ч дундуур нь гүйцэтгэнэ. Гэвч хэдэн хоногийн өмнө хөдөө явж байхдаа хайртай машинаа эвдчихсэн нь түүний сэтгэлийг баггүй зовоожээ. Эхлээд төвийн хэд хэдэн засварын газарт үзүүлсэн ч бүтсэнгүй. Зарим нь сэлбэг олдохгүй хэмээн толгоос ихсэрч нөгөө хэсэг нь оролдож зүрхлэхгүй байлаа. Ийхүү хэд хоног арга мухардтал тэнсний эцэст нэгэн танил нь улаан хоорон төгөлдөр гэж залуу бий. Хэрэг тэр засаж чадахгүй бол өөр хүнч бараг чадахгүй ах шүү хэмээн зөвлөжээ. Бэлгүүн тэр даруй такси хүлэглэн явсаар улаан хоронгийн том төмөр хаалгатай хашааны өмнө ирэв. Хаалганы дотор ерөв бусын нам гүм. Хэдийгээр засварын газарч гэлээ энд тэндгүй өглөрсөн төмөрсийг эмх замбраагүй хог новш үгүй аж. Сэлбгүүдээ англин өрсөн модон тавиурууд хан дагуулан цэгцтэй хураасан дугуйнууд бүтээлгээр бүтээсэн задалсан хөдөлгүүрүүд гээд бүх зүйл эзэнтэй мэд эмх цэгцтэй харагдана. Хашааны голд наранд харалсан төмөр үнэртэж гараашийн хагас онгорхой хаалганы цаанаас цахилгаан багаж нэг жигдхэн чимээ сонсогдно. Төгөлдөр тэр үед хөдөлгүүр задалцав. Нэг гартаа төлгүүр атгсан чигээр хэсэг тонгоосноо хүний сүдэр тусахад өндийч харлаа. Уучлаарай. Төгөлдөр гэж хүн байна уу? Би байна. Юу болсон юм бол? Бэлгүүн ойртон ирээд машин үзүүлэх гэсэн юм. Нэг танил маань өөрийг чинь зааж өглөө. Олон газарт орсон боловч таатгал заадал. Энд авчирсан юм уу? Үгүй. Энэ хүн налаахад байгаа. Ямар маркийн машин бол? Бэлгүүн машиныхаа тухай тайлбарлаж эхлэхэд төгөлдөр анхааралтай сонсож хаяа ганц хоёр зүйл лавлан асуулаа. Боломжтой бол очиод үзээд өгөөч. Хөөс мөнгө дээр гомдохгүй шүү. Төгөлдөр гараа арчингаа бугуун цаг руугаа харлаа. Уг нь хийх ажил аварчээ. Гэвч өмнө нь үзүүлсэн хүмүүс бүгд татгалцсан бололтой. Өнөөх залуугийн харцанд үл мэдэг гордлог үлдсэнийг анзаарав. За тэгвэл явъя да. Чирч авчираад үзэхээс. Өө баярлаа. Намайг бэлгүүн гэдэг. Төгөлдөр гар сунган танилцаад ваазаасан хөдлөхөд бэлгүүн гадаадд сурдгаа саяхан эх орондоо ирснээ хуучилж яриа нь тасралтгүй үргэлжилсээр тэд анх уулзаж буй хүмүүс гэхээс илүү эртнээс танил байсан мэт айжмаар дотносож байлаа. Хэд хоног хөдөөгүр тэнхтээ гүнзгий өргөн гол намаг шавар бартаатай замаар хүч шалган туулж явахдаа тосоо алдаж буйг анзааралгүй хөдөлгүүрээ гэмтээсэн бэлгүүний лаанд 80 маркийн машиныг очиж үзээд улаан хоронгийн хашаандаа чирч ирэв. Тахир гол нь барьж холхивч нь идэгдсэн хүн дэлгэхтэлтэйг нь мэдсэн хэдий ч бууж өгсөнгүй. Балдангуй эртний найз насаараа машин техник оролцсон хөгшин гонгор хүртэл ирж туслан 2 үеийн засварчид 7 хоног шахам өдөр шөнөгүй ноцолцсны эцэст өнөөх лант гүрээзэр дахин асжээ. Хөдөлгүүрийн жигдхэн дууг чагнан зогссон бэлгүүн этгэж ядсан янзтай. Үнэхээр засчлаа гэж үү? Би бүр найдвар алдсан байсан шүү. Гэхэд гонгор өвгөн инээмсэглэн маш инчгэлсэн хүнтэй адил. Арай л амин тасраагүй бол аврахаар олддог юм да. Хэмээн өгүүлв. Харин төгөлдөр тос болсон гараа арчин духныхоо хөлсийг шудраад одоо л эвдэлж болохгүй шүү. Дараагийн удаа арай өөр үнэтэй тусандаа хэмээн тоглоом хийхэд бэлгүүн чангаар инээгээд тэгвэл дахиж эвдэхгүй хижээ. Гэхдээ эвдрүүл танаа дахиад ирэндээ гэж хариулсан нь тэдний нөхөрлөлийн эхлэл болсон юм.
Төрийн ажил гэхээр л өдөржин бэцэг цаас эргүүлж хурлаас хуралд амьдсаар орой болохтол амьсгаа авдаг хүнд алба гэж ихэнх хүмүүс боддог. Гэвч Эрдэнэ шиг эцэг эхийнхээ нэр сүрэнд дулдуйдан дээш дэвшсэн хурган дарганаар албан тушаал ахих тусам түүнээс ирэх ашиг хонжоог овжин ашиглаж сурсан ажээ. Тэр өдөр Эрдэнэ хэдэн хоног гатсан ажлыг бүтээж өгснөөхөө дараа талархлын цайлалганд урагдан Дерванагийн тусгай өрөөнд орж ирэхэд захиалагч талайхан болсон угтаж хойморт өрөв. Манай болормоотой танилцаарай. Энэ ажлыг санаачилсан гол хүн. Эрдэнэ дарган ачаар амархан бүдлээдэ хэмээн нэгэн ир инээмсэглэн танилцуулахад гойлог биетэй царайлаг бүсгүй ичингүүр нь толгой дохиод их баярлаа. Үүндээ бүтэхгүй нь гэж санаа зовж байлаа шүү гэж эгдүүтэй уйхан хоолоогоор шулганав. Ийм сайхан бүсгүйд өжүүхэн төдий тус урагсандээ баяртай байна. Цаашдаж хизээн зүтгэнэ хэмээх Эрдэнэ аль хэдийн ад зэтгэрийн бодол төрчихсөн малилзэж байв. Уулцсан шар царайтай махлаг биетэйч цэмцгэр хувцалсан энэ залууг болормоо өмнө нь хэдэнтэй харж байсан билээ. Яаманд өндөр албан тушаалтай айлын эрэг хүү мөнгөтэй хэрэгтэй үед хүний ажлыг ганц угаар бүтээждэг ийм эрийг сонирхгүй өнгөрөх эмэгтэй ховор. Тэр үед хэн төрүүлж хөдөлсөн нь хожиж, алгуурлсан нь харанхуй ёроол руу унаж мэдэх тийм л хэцүү амьдрал байсан. Анхнаасаа л тооцож, төлөвлөж зориуд зохион байгуулсан энэ цайлгын цаад учир шалтгаан тодорхой. Хоол идэж, хундаг тулгаж хэдэн цаг өнгөрсний дараа тэднийг ахалж ирсэн залуу. Бид ингээд явъя да. Болроо чи Эрдэнэ даргад хань болоод хэсэг суучих гэсээр бусдыгаа дагуулan гарч одов. Хундганд нь үе арх дүргэх болормоо үг яриаг нь анхааралтай сонсон инээмсэглэхэд сайхан хүүхднүүдээс буцаж үзээгүй Эрдэнэч алхамаар ойртсоор. Бодол санаагаа төвөггүй ойлголцсон залуус төдөлгүй буудлын өрөөнд чармай нүцгэлжсэн үүлэн борооны үжид цэнгэлд норон мансуурч байв. Эрх мэдэл эд баялаг гэдг нь хэнийг ч өмнөөс үхрүүлж чаддаг эд шидтэй бэлээ. Өөгүй тэгш биетэй өндөр гойлог бүсгүй өвдөг сөхрөн суугаад холбилцсан суналзах энэ халамцуу согтуу Эрдэнэ хуйл тачаалтаа автан архирч байлаач тиймж мунхаг хүн биш. Ор хүнжлийн ажил хичнээн сайханч ойр залуу насны харийг нь яаж гүйцэхвдээ. Тэрээр дур ханан орлож байхдаа зөвхөн ануужингаал бодож байв. Салалт гэдэг тийм ч амархан мартагдах зүйл биш юмсанж. Нэгэн цагт оюутан мессийн тэмцээнд ануужинд ялагдаж явсан болормаад ганцхан шөнийн уучрал тэр дундаа өр төлж буй мэд энэ нүцгэрэлд хангалтгүй. Түүнд илүү том хүсэл, илүү том мөрөөдөл бий. Таач хүүхнүүдийг жаргаж сурсан юм а. Би таашаал ээжийг анх удаа ламслаа. Хүүхнүүд та нар цаасан балгаа өмсөхдөө гар гун шүү. Ээлдээ үннээсээ хэлж байна. За. Чи өөрөө ч сайхан бүсгүй юм. Танаа дарга нар орхиод явчихдаг нь л. Тэд надад хамаагүй. Энэ ажлыг бүтээж өгнө гэд зөндөл мөнгө авсан. Гэтэл хагас жил болоход чадсангүй. Харин та хэдхэн хоногт л. Чамд хамааралгүй хүмүүс гэж үү? Тийм ээ. Та намайг өөрөөр бодоод байгаа юм биш үсттэй. Өөгүй. Яалаа гэж. Эрдэнэ муу санаалж байсан ч болроогийн гин цайлган байдалд алгуурхан автан дээр нь гараад эзэмдэж эхэллээ. Үүрээр сэрсэн Эрдэнэ дэрэгдээ хэвдэх болормоог харснаа гэнэт ануужин маш их өгөөлөв. Ор хүнжлийн ажилд гойд сайн биш цаанаа нэг л намб төгс ичимхээ айл гаргадагсан. Уртаар санаа алдан шүршүрд орж зогсдол араас нь болормоо орж ирээд "Сэрэхгүй дээ, эрт ажилтай" гэд дэрэгдэн зогсоод усанд орж эхлэхэд Эрдэнэ тэврэх гэж оролцсон боловч "Одоо болно. Өчигдөр ажил бүтсэнд баярлсандаа л" гэж өрвөлзөв. Урд шөнийн ааш алдам тажингуй бүсгүйгээс юу ч үлдсэнгүй. Энэ нь Эрдэнэд тун аятайхан сэтгэгдэл төрүүлсэн тул "За уучлаарай да. Дараа хэрэгтэй зүйл гарвал
хэлээрэй гэчгээд өрөөнөөс гарчээ. Хэд хоногийн дараа яаманд халз таарсан болормоо өгдөгөө зөрөх гэтэл Эрдэнэ замыг нь хааж зогсоод "Чон үдсэн хон шиг би чамд ямар гэм хийсэн юм?" гэж ихэд гайхан асуув. Гэм хийгээгүй л дээ. Гэхдээ л юу л да. Та ийм сайхан эхнэрээсээ салчхаад чи хаанаас сонсов? Энд эвгүй юм а. Хоёулаа өдийн хоол идэхүү гэд болормоо хариуч сонсолгүй урд нь орон алхлаа. Дэгжин бариун хувцсны цаанаас тодрох гойлог би хормой дороос цухах чирэг шулуун шилб үйл алиг холбилцох альман өгзгийг анзаарсан Эрдэнэ хүсэн тачаадж байсан ч төв царай л даглаа. Улсын бүртгэлд миний нэг танил ажилтг юм л да. Ажлаасаа гараад ганцхан 8-нд орчихож өчигдөр урдаас ирсэн гэхээр нь очиж бараа сонирхоод тэгээд л энэ тухай сонслоо. Салчсан шүү дээ. Холбоо тасарсан. Гэхдээ та эргэж эвлэрэх. Тийм ээ. Энэ тухай бодоод л байгаа. Эвлэрсэн дэрдээ. Гэхдээ танаа эхнэр өөр хүнтэй. Юу? Би сайн мэдэхгүй л дээ. Бүр эртний явдлац. Аль хэдийн бухимдаж эхэлсэн Эрдэнэ хамраа сардуулзуулан айхалд сууснаа. Энэ тухай би мэдээгүй. Тийм учиртай байжээ. Гэнэтхэн сална гэж зүтгэчихсэн юм а гэж бовтноход өнгөрсөн жил гадаадаас ирсэн гинлээ. Бас хүүхэдтэй. Тэгээд бүр засварчин шүү. Би бүр гайхсан хэмээн улам бүр шорт сар байлаа. 18 дугаар хэсэг төгсөв. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 19-р хэсэг. Эрүүл мэндийн яамны төв байр ердийн өдрүүдээс илүү хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Франц улс руу мэргэжил дэвшлүүлгээр явах эмч нарын нэрсүүдийг өнөөдөр эзлэн зарлах ёстой. Суралцангаа ажиллах энэ төсөл бол алдаж үл болох алтан боломж. Маш олон хүн хүсэлт гарган урьдчилсан шалгалтууд өгсөн бөгөөд ануужин хамгийн өндөр оноо авчээ. Гэвч эцсийн мөчөд түүний нэр хасагдсанд ихэд гайхширч удаан бодсны эцэст хуучин хадам аавынх нь гар оролцсон болохыг ойлгожээ. Гэвч танил тал муутай турхан бүсгүй юу хийж чадах вүлээ дээ. Үнэхээр урам хугарав. Хичээж бэлдсэн нойргүй шөнүүд нүдээ чилтэл уншсан ном итгэл зүтгэл нь ганцхан хүнээс шалтгаалan талаар боллоо. Ануужинд ухаан алдаатлаа ариг уух хүсэл төрж төгөлдөр дээр очмоор санагдсан ч овоорсон их ажилтайг нь мэдэх болохоор дахин нэг дарамт нэмхийг хүссэнгүй. Ануужа хүлээ гэсээр заяа гүйцэн ирээд наад царай зүсчи ачхав хэмээн амьсгаатан бовтнов. Ануужин түүнд юу болсныг товчхон хэлчихэд харин чи ямар баяртай байв юм гэж асуувал эмнэлгийн эмч ажилчдын хувьдас нийлүүлэх тендерт ялцглаа. Тэгээд л баяр хүргэе. Хоёлаа тэмдэглэх үү? Би хасагдсан ч чи ялсан. Эн чинь угаах шалтгаан мөн биз дээ. Тийм ч юм уу? За. Найз нь хань болж сууя. Заяа гаднаа найзынхаа өмнөөс харамсаж буй мэт толгой сэгсрэн сууж дотроо өөр зүйл бодож байлаа. Ануужин болоо угаасаа л ийм хүн. Царай зүс сайтай, сурлага сайтай, ажил төрөл нь бүтэмжтэй. Их сургуульд байхдаа ч ангийн огтой хатаархлыг төрүүлдэг байсан. Одоо бүр Франц явах гэж байсан гэхээр заримдаа амьдрал дэндүү шудраг бус санагдана. Харин өөрөө яасан бэлээ? Хэдэн жил улсын байгууллагад хижээж ажилласан ч авч байгаа цалин нь инээд хүрмээр бага. Харин ганц тендер хөөцөлдөхөд л хэдэн сарын орлого гараад ирдэг. Мөнгө гэдэг хачин юм. Нэг амтанд нь орж чухал улам ихийг хүсдэг. Тэрч бүхэл сүүлийн үед төгөлдрийг харах бүртээ дотроо үл мэдэг дургүй хүрдэг болжээ. Гараашин ашиг 4 хуваагдана гэж юу гэсэн үг вэ? Насанд хүрсэн 3 хүн ажиллаж байхад жаахан хүүхдэд хүртэл хувь гаргаж өгнө гэдэг түүний бодлоор утгагүй хэрэг байлаа. Түүнээс гадна төгөлдрийн эргэн тойрондох хүмүүс ч хажин. Ануужин түүнд татагддаг нь ч ойлгомжтой. Харин чанцал хүртэл нүд салгалгүй ширтэж байдгийг заяа олон удаа анзаарсан.
Гэтэл төгөлдөр хэнийг ч анзаардаггүй юм уу? Эсвэл анзаараагүй дүр эсэгдэг юм уу? Бүү мэд. Нэг тийм их санаатай, сэхүүн зантай хүн. Гол ажлыг нь бадрах тулгай хоёр нугалдаг атал тэр дарга хэвээрээ бүхнийг удирдна. Тэрхэн зур энэ тухай бодож амтсан заяа хундахтай архинаас уусан дүр эсгэн шимэн суухтай ярианы сэдвийг алгуур өөрчлөн төгөлдрийн тухай сонирхов. Нилийн халамжид зогтсон ануужин би тэр хүнд хайртай. Магадгүй нөхрөөсөө салсан гол шалтгаан энэ байж ч мэднэ гэж нулимс туслуулан буутнав. Ийм хурдан уу? Яалаа гэж тэр жил төөгийг Чех явахын өмнөх зун анх харсан. Ёо. Пөөх эртний хариуд бах нэ. Ануужин доглон нулимстай инээмсэглээд хайр бишээ. Тэгэхэд юу ч болоогүй. Тэр хавийн залуус тэр дундаа жаахан банд нар бараг бүгдээрээ надад хайрын захиа өгсөн гэж боддоо. Гэтэл төөги гэснээ дууга хураачхав. Мэдээж захиа өгч дагажгүйсэн байлгүй. Харин ч эсэргээрээ би төрүүлж уулзсан. Гэтэл өчүүхэн төдий сонирхоогүй. Энэ бүхнийг ярьж суухдаа ануужингийн харцан гэрэлтэж царайн туярах бөгөөд сонсох тусам заяагийн хоршоор атаархал уулан бүр асаж байлаа. Намрын хонгор шаргал өдрүүд үргэлжилсээр машинаас асуусан тэр өдрөөс хойш бэлгүүн төгөлдөр хоёр улам дотносож хэд хэдэн удаа архиун хууч хөөрчээ. Бэлгүүн завл гарвал гараж дээр ирж ажилд нь туслан цай унгаа элдвийг хуучилж маргалдаж инээлдэж унжина. Үе тэнгийн зан ааш ойролцоо залуусын үг хэлж амархан нийлдэг байв. Нэг өдөр бэлгүүн уцтан минд мэдээд "Төөгөө өнөөдөр завтай юу? Манай дүүгийн төрсөн өдөр юм л да. Чамааг урьж байна" гэлээ. Дүүгийн чинь найзууд ирнэ үсттэй. Би дэмээ юм биш үү? Юун дэмээ гэж эхэнд нэг хэсэг суужхаад гарна шүү. Нэрээ чи нөгөө найзаа дагуулад ир. Би ч найз бүсгүйдэг очино. Анууж нь уу? Найз бүсгүй биш л дээ. Мэднэ. Гэхдээ чамд тохиргом шиг санагддаг юм. Дагуулад ирээрээ гэчгээд уцаас тасалж хав. Баян айлын хүүхэд гэхэд бэлгүүнд элдэн муухай зам байдаггүй нь төгөлдөрт аятайхан санагддаг. Энэ тухай ануужинд хэлэхэд ажлаа арай эртгэн дараа танад очиё. Маргааш амралтын өдөр юм чин хаяа нэг гараад суучхад яавал гэж дуртай зөвшөөрчээ. Улаан хуарангийн хашаанд бадрахих байгаа болохоор төгөлдөр ийш тийш гарахтаа санаа зовдоггүй. Гэхдээ охиндоо учир байдлаа заавал хэлдэг. Том цэхэр нүдэрээ дүрлийтэл ширтэх гэгээ дагаж явна гэж зүтгэсэн ч аргадаж дөнгөв. Аав нь охиноо цэцэрлэг төхөрүүлсэн. Чи олон мама нартай өдөржин тоглож багшаасаа их юм сурнаа гэд гоё чихэр авч ирэх амлалт өгчээ. Төдөлгүй гоёмсог болтой өндөр өсгийтэй дэгжин гутлаар гангарсан ануужин тов алхасаар орж ирээд гэгээд шоколад бэлгэлчгээд үнсэн эрхлүүлж байснаа төгөлдрийг зориуд сугадан мөрийг нь налсаар ард нь үлдсэн чанцлын харцанд тааварлаж хэлэх аргагүй өнгөйс үлдээчгээд гарч одов. Их сургуулийн 1-р курсын оюутан тэрээр өөрийгөө одоо хүүхэд гэж бодохоо болсон. Амьдрал дээшлэхийн хэрээр өмсөх хувцс, идэх хоол сайжирч, туранхай годгор охин өсөн чирэгжжээ. Гэвч төгөлдрийн хандлага огт өөрчлөгдсөнгүй. Урд өмнөх шигээ хүүхэд мэтэл харьцсан хэвээр. Миний хөрхөн дүү эмээтэйгээ цуг байж вэ? Их чинь жоохон цэвэрлэгээ хийчгээд ирээ гэд байрны 2 давхурд гарлаа. Төгөлдрийн орон дээр сууснаа цамцыг нь шүүрэн үнэрлэв. Үргэлж тос маасалтай хутгалдаж байдагч цамцнаас нь ер бусын анхлан үнэр сэнгэнэ. Хаврын зэвэргэн өдөр охиноо тэрсээр орж ирсэн тэр оройг эрэхгүй санагдуулах энэ үнэр чанцлын дур хүслийг өдөөж эхлэв. Би ануужин хичээс ерн юугаараа дутуу юм бэ? Гэсэн бодол төрж хувцаа тайлан толлын өмнө өөрийгөө сонжоход үүлэлэг тамирчсан юм шиг. Зэгзэр гойлог би торон өмсөг зөөлөн арьс урчлан хөл живжгэвтэрч зөв дугуй хэлбэртэй. Тэрээр
цээжээ түхэлгэн өгзгөө оцоолгон янз бүрээр поз авч үзээд ануужингаас юм юмараа дутуу санагдан шүүрс алдаад хувцас амсав. Ануужинд үргэлж атаархдагч хувцлалд бие авч явах байдал ярианы донж маягийг сэм дуурайн адил төстэй болохыг хичээсэн нь үр дүнгээ өгчээ. Цаг хугацааны аясаар бие хаан өсөн төлжиж гойхон галбарт охин болж байгаагаа тэр анзаардаггүй. Ганцхан хүнд дурлаж, ганцхан хүнтэй нууцхан өрсөлдөх сэтгэл нь Чанцлыг хэд харалган болгож өөрийгөө ийм дутуу үнэлэн гутардаг ажээ. Хотын төвийн томхон рестораны 2 давхрыг тэр жигтэн захиалсан байх бөгөөд үүдээр орохдол насны хүмүүс холгилдон хөгжим ихшиглэж үйлчлэгч нар ширээ хооронд завгүй нааш чааш шүлжилтэн гүйх дүр зургийг харсан төгөлдөр ануужин 2 өөрийн ирэхгүй гайхан харц солилцов. Тэднийг анзаарсан бэлгүүн инээд алдан хурж ирээд "Та 2 гайхаж байна уу? Манай ээж гэж нэг үгэнд ордоггүй хүн байдгийм. Цомхон хэдхэн хүн цуглуулад өнгөрнө гэж бодсон чинь хамаг ах トゥ найз нөхдөд дуудчихж" гээд хажуу зогсох өндөр цагаан бүсгүрөө дохин "Миний сүйдэх бүсгүй. Та нар танилц" гэлээ. Амина хэмээн инээмсэглэн гар барих бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн эмэгтэй байв. Бэлгүүн тэднийг замчлан явахдаа "Ээж маань ялгууныг ийм олон хүнтэй газар дургийг мэдсээр байж дандаа ингэдэг юм" гэхэд ануужин "Яасан гоё нэртэй юм бэ? Ингэхэд энэ баярын гол эзэн ханагаа илээ" гэж хэлж дуусаагүй байтал урд хар үстэй өндөр нуруутай дуранхай гойлог охин дөхөж ирээд "Аха, та ээжид хэлээгүй мүү?" гэж гомдолтой яш болгонов. Хэлсэн. "Ээж үгэнд орох штэ. Миний дүү жаахан тисч. Юутайж манай найз нартай танилц" хэмээн аргадангуй хэлв. Ухаалаг харцтай мэлмэрсэн хар нүдтэй охин "Ялхун" хэмээн ялдамхан шивнээд гар барихдаа төгөлдрийг хоромхон зур тогтон харах мэт болов. Төгөлдөр ануужин 2 бэлдэж ирсэн бэлгээ гардуулан баярын мэнд хүрэхэд "Баярлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй" гээд мэгсхийхдээ дахин төгөлдөр дээр харц тогтсноо үл мэдэг инээмсэглэн явж одлоо. Үл анзаарагдам энэ хандлага инээмсэглэлийг ах бэлгүүнээс нь гадна ануужин анзаарсан. Харин төгөлдөр амгалан царайлан орчныг сониучрахан ширтэж байлаа. Тэд нэг ширээнд сууцгаагаад элдвийг хүүрнэн хооллож дараа нь арх ундаглан тулган ууцгаав. Ялгууны хандлагыг анзаарснаас хойш ануужин нэг сонин болчихов. 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй ялгуун үнэхээр үзэсгэлэнтэй ох юм. Гэтэл өөрөө хидтэй билээ дээ. Бараг л 30 хүрхэн. Чанцал дараа нь ялгуун. Дандаа л нас залуу гоё охтууд. Хизээ нэгэн өдөр төгөлдөр гэрлэж гэмээн өсөн цэцэглэж буй охтоос л сонголт хийх бах. Франц явах боломжоо алдснаас хойш ихэд гуниглах болсон ануужин улам бүр бодол давтан дууга хураацав. "Анука, чи зүгээр үү?" "Юу?" "Чи зүгээр үү? Ус уу." Түүнийг хэн ч ингэж дотнчлан дуудаж байгаагүй. Төгөлдрийн дотн өгөнд эрэхгүй догдлон инээмсэглээд "Юм бодоо. Юу?" "Чиний тухай." Төгөлдөр мушилдснаа гарнаас нь зөөлөн атгах шиг боллоо. Ануужингийн зүр хүчтэй зохилон улам бүр доглож суудал бүжгийн намуухан ихшиглэн хэд хэдэн хос бүжгийн талбай руу гарч бэлгүүн Амина 2 ч хөдлөлцөн босов. Тэднийг хараад ануужин гэнэт шийдэн "Тоги, бүжиглэх үү?" гэд бослоо. Би муу штэ. Зүгээрээ. Тэдний бүжиглэж эхлэмэгц эрсэн зочид төгөлдөр ануужин 2-ыг хосууж гэж бодсон нь элд атаархал бахархал дүүрэн харцаар харцгаан жиг жуг шивнэлдэж байлаа. Төрөлхийн том хөх бандгар чанга өгзөг өндөр гойлог биетэй ануужин энэ удаа зориуд зоримог үйлдэл хийж хормоогоо дэрвүүлэн салхи татуулан эргэлдэхдээ ялгууны өмнөр шүргэх шахан хэд хэд өнгөрөв. Нэгэн цагт оюутан мессийн тэргүүн тэдмийг хүртэж алсан бүсгүй хэнийг яаж ямар байдалд оруулахаа мэддэг бололтой. Тэр зөв анзаарсан.
гэнэн хонгорхон ялгууны зүрх аль хэдийн догдлоод эхэлж гисэн төгөлдрийг сэм ажиглаж зогсохдоо ануужинд үйлэлэг атаархан нууцхан гуниглаж байсан юм. Хэдүүлээ өөр нам гум газар орцсоё. Ялгууныг найзуудтай нь үлдээсэн дээр бах. Бидний сэмийгэд чөлөөтэй байж чадахгүй байна гэж Амина санал болгож ануужин уухаантаас дэмжснээр ресторанаас гарчээ. Бүлтэлцэн тормолцоор үлдсэн дүүгээ анзааравч бэлгүүнд татгалзах шалтгаан байсангүй. Тэрээр 2 жил гуниглаж гутарсан дүүгээ өнөөдөр генетикийн инээмсэглэхийг хараад чухам ямар учиртайг бараг л гадралсан билээ. 19 дугаар хэсэг төгсөв.